гэгээн би хөтөлбөр тамаргацнаар сэтгэл тайван амгалан орчин тойрны сон юуны инх тунх мэдрэмжийг маш сайн авч чаддаг. Хэнийгч ялгуурлдаггүй тийм сайхан байдал нь бол намайг үнэхээр соромжон мэт татаж байна да. Хамгийн том миний мэдэрсэн мэдрэмж гэдэг юм уу та. Би өөрийгөө хайрлаж чадах юм байна. Хин нэгнээс хайр гуйхгүй юм байна. Би өөртөө найз байж өөрийгөө халамжилж чадах юм байна гэдэг л хамгийн том мэдэрсэн дээ. Боломоо коуч бол үнэн шүү. Хүмүүсээ өөртөө нэгдэрээ эний чи боломоо ба коуч өгөхгүй. Би ч өгөхгүй. Зүгээр чи өөрийнхөө дотроос гаргаад Боломоо коучийг яаж анх сонгосон бэ гэхээр ерөөсөө ганцхан рилийг үзээд надад нэгхэн үг нь таалагдсан. Яг миний дотор байгаа зүйлийг гогдож гарч ирсэн учраас яг сонголтоо хийжсэн. Тэгээд өөртөөгөө ингээд уулзаж чадсандаа дахиад би бүр оршихуйтайгаа ингээд бүхэл бүтэн ингээд өөр гоё оршихуйтай ингээд холбогдох гэж байгаадаа бүр маш дүүрэн сэтгэл дүүрэн баяртай. Тэгээд бүр маш их баярлалаа. Энэ бүхэл бүтэн баг хамтааландаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Би хөгжихгүй байсан хүн чи яах юм? Хүндээ юмаа заахын тулд би өшөө нөгөө нэг тэрийгээ сурч энийгээ би сайжруулчихъя би хөгжих надад боломж гарч ирж байгаа байхгүй юу? Тэгээ энэ миний хувьд бол хамгийн гоё том тесрэлт байсан. Маш их баярлалаа коучтой гэж хэлье да. Ерөнхийдөө өсвөр насны хүүхдүүдтэй уулзраас хүүхдүүдийн зан төлөв байдал хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцах талаар 3 зүйлийг бодож орж ирсэн байгаа. Дэмжигч нар, хөтөч нар, багштай болон бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. За тэгээд хайр илгээе. За сайн байцгаана уу. Гэгээ оршихуй хөтөлбөрийнхөө хамт олонтой өнөөдөр анх удаага бичлсэн уулзалт хийлээ. Үнэхээр сайхан боллоо. Тэгэхээр инх тунх сэтгэл зүйн аюулгүй орчин бүхий эдгэрлийн маш сайхан хамт олон их оронд ба нүүссэн байна. Тэгэхээр ийм сайхан хамт олонны нэг болж ирсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгэхээр бидний хөгжил дэвшил ойрхон байна. Ухамсарын сэрэлт ирсэн байна. Үнэхээр нөгөө бомбын нэрийн ирсэн гэдэг шиг аз жаргал баяр хөөр элбэг хангалуун байдал сэтгэл дүүрэн тэр амьдралыг бүтээх цаг нь иржээ. Тэгэхээр бид нар дэлгэр цаг иржээ гэж хэлээд сайхан мэдчилж जैन. Тэгээд дараагийн уулзалтаараа эргээд уулзцгаая да. Баярлалаа.